За сайн байцгаана уу манай өхрийн ордныхон сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За энд одоо манай өхрийн ордныхны одоо дараагийн 3 сарын хайр сэтгэлийн амьдралд одоо юу тохиолдох вэ гэсэн уншлага эхэлж байна. За энэ түрүүнд одоо сануулж хэлэх зүйл байна. Юу вэ гэхээр за таны одоо нарны ордон чинь өхөр байлаа. Сарны ордон юу юм бэ? Хэрв нарны ордны чинь уншлага одоо ямар хэмжээгээр тантай холбогдохгүй таарахгүй байвал сарны ордныг заавал үзэн шүү. За яагаад гэх юм бол одоо сарны ордон гэдэг бол одоо илүү наривчлалттай байдаг тийм ээ. Яагаад гэх юм бол одоо жишээлх юм бол 3-р сард төрсөн хүн хоньны ордон, 4-р сард төрсөн өхрийн ордон ч юм уу. Ийм ерөнхий байдаг нарны ордон болвол тийм ээ. Ер нь бол сарны ордон бол таны төрсөн цагаар наривчилж үздэг учраас илүү одоо таны амьдралд илүү дөхөж очдог шүү тийм ээ. Илүү хувийн чанартай болдог шүү. Тийм учраас одоо тэр Google дээр одоо тэр сарны ордны тийм одоо хүснэгт байж байгаа тэрийг бүглөөд заавалжгүй сарны ордноор уншлага одоо үзэж сураарэ гэж зөвлөх байна. За ингээд уншлаганд орё. За эндээс харахад одоо манай өхрийн ордныхан бол нэгэн одоо ажил хэрэгчин чанартай байна. Тийм ээ. Дараагийн 3 сард бол одоо их ажиллах нэ. За би энд хэдийгээр одоо хайр сэтгэлийн асуудлыг үзэх гэж тавьсан боловч одоо яах аргагүй одоо энэ таны одоо өсөлт хөгжилт одоо юу гэдгийг таны одоо юу гараад байна л та. Одоо эдийн засгийн байдал, ажил төрөл тийм ээ. За энэ дээр одоо сайн мэдээнээс эхлэе гэж бодож байна тийм ээ. За энэ дээр бол одоо та бол одоо таны одоо их ажилласан үр дүнгээ өгнө тийм ээ. Та бол одоо тушаал дэвших магадлал одоо тун өндөр бараг дэвшин тийм ээ. За тэрэн дээр одоо бас зүгээр ч нэг тушаал дэвшихгүй одоо маш одоо өндөр одоо юу гэдгийг одоо government юу гэдэг үлээ одоо маш төрийн байгууллагын одоо том ажил томилогдох тийм ээ. Мөн одоо зарим нэг нь болохоор зэрэг шинэ бизнес одоо шинэ бизнестэй болох шинэ бизнес нээх тийм ээ. За гэх мэтчлэн одоо ингээд давхар ийм одоо таныг одоо ийм боломжууд хүлээж байна л та тийм ээ. За ингээд их завгүй одоо та ингээ 3 сарын эцэст бол та одоо хүссэн зүйлээ авсан, мөнгөтэй болсон ийм харагдаж байна тийм ээ. За тэгтэл одоо ингэж одоо хит их одоо ажилд анхаарах тийм ээ. Хит их одоо нэр хүнд одоо мөнгөний төлөө хөөснөөс болж одоо хувийн амьдралын одоо баланс алдагдах, ажил амьдралын гэдэг юм уу тийм ээ. Ийм харагдаж байна шүү. За энэ дээр бол одоо баланс алдагдсанаар одоо гэр бүлд тавих анхаарал суларсан ч юм уу тийм ээ. За ийм байдлаас үүдэлтэй одоо гэр бүлийн дундуур хүн орох, эсвэл бол одоо найз нөхөд, эсвэл одоо хамтрагчийн дундуур одоо яг нэг хүн орж одоо гэр бүл эсвэл одоо хамтын амьдралыг босноосон юм харагдаж байна шүү тийм ээ. За энэ дээр одоо заны одоо 3 сарын сүүлээр одоо таныг шийдвэр гаргах юм одоо хүртэл хэмжээнд хүргэх нь байна тийм ээ. Одоо яах вэ гэж эргэлзэх нь байна. За энэ дээр би одоо за өрсөлдөөн байна тийм ээ. Өрсөлдөөн харагдаж байна. За ийм үйл явдлууд болох нэ. За би эндээс харахад бол одоо за энэ үйл явдал одоо нэг талаасаа биш 2 талаасаа байна гэж би түрүү ярьчихсан тийм ээ. За одоо энэ өнөөдөр одоо энэ нийгмийн асуудал болж байна л та. Одоо ер нь гэр бүл салалт одоо энэ нэг ийм хямд төсөр амьдрах гэсэн одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ийм одоо асуудлууд тийм ээ.
Энэ бол одоо гэр бүлийг маш их салгаж байна. Энэ дээр одоо жоохон ухаантай хандъя тийм ээ. За би энд бол их сүртэй хайр сэтгэл болчихсон юм бол харахгүй байна. За энийг одоо буцаагаад эвлүүлээд наагаад одоо ярилцаад авах юм бол одоо гэр бүлээ бас аварч үлдэх ийм магадлалтай харагдаж байна шүү тийм ээ. За энийг одоо зөвхөн за одоо жишээлх юм бол одоо таны одоо нэр хүндэд юм уу тийм ээ, эд хөрөнгөнд чинь болж одоо наалтсан хүн ч юм уу тийм ээ. Би энд бол нэг сүртэй хайр сэтгэл гэж харахгүй байна. Тийм учраас одоо аль болохоор одоо гэр бүлээ авч үлдэх тал дээр жоохон ухаантай хандаарай гэж зөвлөх байна. За иймэрхүү юмнууд байна шүү. За би ингээд хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. Одоо хувийн уншилгаа сонирх юм бол миний Facebook пэйж болох Монгол Стар Тайрер руу одоо хандаарай. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.